одоо тий үйлдвэрийн дээрлэл бол тодорхой хэмжээний бүх сургуулиуд дээр явж байгаа. Бүх газар хүүхдийн ирэх ярьдаг. Одоо хүний эрхийн комиссонч ярьж гин, боловсролын яамч ярьж гин. Гэхдээ үүрэг хин ярих юм. Үүргийг хин тэр хүүхдүүдэд ойлгуулж байгаа, үүргэжүүлж байгаа. Дараа нь хариуцлагыг хин ойлгуулж байгаа. Тэр юм байхгүй. Энэ хоёр зүйлийг бидний сүүлийн 10 гаруй жил мартаж, орхижсны гор гарч байгаа байхгүй яг үнэндээ бол тий. Яг л хүүхд өөрөө ирэхээ мэдээд байна тий. Аав ээж надаа гар хүрж болохгүй, аав ээж намайг ингэж илдүү өнгөр хэл загинж болохгүй ирэхээ мэдээд байна. Тэгвэл би сургууль дээр хүүхдийг очиж дээрлэж болох хүүхдийг илдүү өнгөр гэж тий. Би өөрөө хүүхд гэдэг үүргээ би мэдэхгүй байна. Дараа нь би энэ зүйлийг хийх юм бол би ямар хариуцлага хүлээх вэ гэдэг хариуцлага мэдэхгүй байна. Тийм болохоор нөгөө аав ээж дээрээ цагдаа дутчихгүй. Түнг нөгөө цагдаа нь орж ирэнгүүтээ нөгөө аав ээждээ нар хэмжээ авчиж байгаа. Чи тэ танах бол хүүхдийн хүчирхийлэл танаа гэр бүл үлдсэн байна. Танаа хүүхдээ зөвх бусаар халтсан. Одоо тэ хүүхдээ гар хүрсэн байна ч гэдэм үү тэ. Тэгээ нөгөө эцэг ихтэй нүс. Тэгээ бид нар эцэг ихтэй ажиллаа эцэг ихтэй бидний соён гэгэрүүлэх ажлыг яа гэдгийгсэн чинь эцэг ихтэй хүүхдээрээ хүүхдэн цагдаа дутчих жоохгүй. Тэгээ нөгөө асуудал үүсээд ингээд. Тийм болохоор бид нар хамгийн хийх ёстой зүйл бол нэгт бид нар энэ хүүхдүүдийн соён гэгэрүүлэх ажил мэдээж хийх ёстой. Гэхдээ соён гэгэрүүлэх ажлыг бол бид нар сургууль дээр орхиж болохгүй, сургуулийн эрхлэг зах, нийгмийн ажилтан гэдэг энийг бид нар сүүлийн баг 20 30 жил хийлээ шүү дээ. Амжилтанд хүрсэн үү? Амжилт хүрээгүй болол өнөөдрийн нөхцөл байдал явж шүү дээ.